өнөөдрийг бүх хүртэл өдөө орон нутаг хөгжихгүй байгаагийн гол шалтгаан бол аймгийн удирдлагууд өөрсдөө татварын эрх мэдгүй байгаатай холбоотой. Татварын эрх мэдлийг өгөхийн тулд ердөөсөө их олон улсуудын жишгээр жишээлбэл худалдааны татварын 40%-ийг шууд аймаг хурааж аваад өөртөө авч захиран зарцуулдаг байна. Гэх мэтээр олон татварын яг тодорхой хувийг аймаг орон нутгад заавал өгөхгүйгээр хизээж Монгол улс хөгжихгүй гэдгийг түүх харуулж байна. Өөрийн татвартай орон нутаг өөрийн бонд гаргаж болдог. Тэрийг англиар муни бонд гэдэг, municipal бонд гэдэг нэртэй. Улаанбаатар хот ч гэсэн энэ бол шинээр татвар авах тухай яриа биш. Энэ авж байгаа татварыг зөв шударгаар авсан газарт нь өгөх асуудал. Ийм нэгдэл тогтолцоо байхгүй учраас хөдөөгд байгаа ил жуулчлалын бүх компаниуд Улаанбаатар хотод татвар өгсөн нэртэйгээр орон нутгад юу ч үлдэхгүй хоосон хог үлдэж байна. Энэ бүхнийг нэг мөсөн шийдээд эдийн засгийн харгаар зохицуулах шаардлага, цаг, боломж, мэдлэг бүгд хоригдлогдсон байна. За энэ нэгдүгээр. Өөрийн татвартай орны бондод хүмүүс итгэдэг. Аймаг яг энэтэй холбоотой аймаг болгонд бизнесийн төвийг бий болгомоор байна. Энийг бусад орнуудад Central Business District гэдэг нэртэй. Өнөөдөр бид зарим аймагуд хэцүүхэн хүнтэй тухай ярьж байна. Гэтэл аймгийн төв дээр ирэхээр хаана юу байгаа мэдэгдэхгүй байна. Энэ дотор ялгарсан, төвлөрсөн нэг юм бизнесийн газар яагаад байж болохгүй вэ? Америкийн хамгийн жижиг тосгоны хамгийн жижиг гудмаар явхад яг бизнесийн төвгээд машинууд эргээ зогсдог гол гудамж байдаг. Тэгээд дандаа хоолны газар дэлгүүр гэх тийм нэг төвлөрсөн гудамж бий болоод тэгээд гудамжийнхаа нөгөө цаа талаас нь хүмүүсийнхаа нөгөө ресторан төр хоолныхоо нийлүүлэлтийг нөгөө талаас нь хийдэг ийм нэгдсэн төвийг аймаг болгон бий болгомоор биш. Тэгээд хаана юу мэдэгдэхгүй, хинч мэдэхгүй, карт нэрнж байх, монголоор байхаа, англиар байхаа, монголоор байхгүй ийм нэрэн дээр яаж мөнгө ирэх юм бэ? Тэгэхээр иймэрхүү хэд хэдэн санаачлаг аймгийн дараанаар гаргамаар байна. Өөрсдийн бизнесийн Central Business District гэж бодоод энийг яагаад гэхээр нөгөө хүн ам цөөхөн гэж яриад шүү. Цөөддгүү. Явж байгаа хүн чинь олон биш дайрч явж байгаа. Тэр хүн чинь бөмбөг яваад шүү гэж байгаа. Тэр хүн бүх аймагуудад өөрийн нэртэй байлгамаар. За иргэдийн хувьд одоо манай төв аймгийн төвийн үсгийн аймаг тав хүн өөрсдөө нэг ордон барьчаад ордон чиглэлтэй тэгээд нэг байшин барьчаа офисыгоо нутгийн удирдлагын зөвлөл нутгийн удирдлагын ордон гэдгээ бити бичилдэж. Удирдлагын ордон биш ард түмний ордон юм шүү дээ тэр чинь тэгээд нутгийн иргэдийн ордон гэдэг бичилдээ. Хөвсгөл аймгийн Малчин сумын дарга нь өөрийнхөө байшин дээр нэрлсэн байсан шүү. Гэх мэтээр ингээ хүмүүсийн бүхэн төр засагч нь иргэдийн төлөө болохоос биш. Төрийн төлөө биш юм шүү дээ. Төрийн ажилтан гэж Монголд байхгүй. Нийтийн ажилтан л гэж байна. Төрийн ажилтнаар нэрлэхээр төрийг байлгахын төлөө бид яваад байгаа. Төрийг бид байлгаж байгаагийн гол шалтгаан бол иргэдэд үйлчилж байгаа учраас. Ийм үзэл бодолдоо өөрчлөлт хиймээр байна. Ийм жоохон зохион байгуулалтуудыг хиймээр байна. Жишээлбэл Улаанбаатар хотод зөвхөн татвараа авч чаддаг болох юм бол өөрийн бонд гаргаж болох юм аа. Яагаад бонд гаргадаг, муниципалны бонд гаргадаг гэхээр жишээлбэл Улаанбаатар Баян хошуу гэдэг бонд гаргачих юм бол яг тэр Баян хошууд зориулсан хөрөнгө оруулалт энэ бондыг хийх юм байна. Тэгээд тэр бондыг авсан хүн нөгөө купон буюу бондын хүүгээд шагналаа шүү дээ хүүгээ авч байгаа тийм тэр хүүгийн татвараас чөлөөлдөг байхгүй тэр татвараас чөлөөлдөг эрхийг татвар авдаг эрхийг зөвхөн татвар авдаг газар мэддэг. Энэгүүгээр ингээд аймгийн дарга нар энэ удирдлагуудыг ямар ч их мэдлэггүй зөвхөн сангийн яамыг очиж гуйдаг гуйдагч юм ихтэй болчихж байгаа. Чин тэр түн аймаг дээр байгаа бүх хүмүүсийн өмнөөс гэж гуйж явах ямар хэрэгтэй хэрвээ тийм их татвар цуглуулсан юм бол энийг яагаад болохгүй вэ? Тэр федеральны улс тийм байдгүй ийм байдгүй худлаа онл ярьж байгаа. Ямар ч улсад ямар ч бизнес татвар бий болсон газраа үлдэх ёстой тодорхой хэсэг наацах. Тэрнийхэн төлөө намчрахаа тэр ингээд дахиад ямар ч шаардлага байх. Суман дээр бол ямарваа нэгэн нам ам ер нь ямар хамаатай. За аймаг дээр яах бодож байгаа гэж бодъё. Улаанбаатар хотын дүүргүүдийн хэмжээнд нам ам ямар хамаатай хотын хогийг цэвэрлэхийг хүсэл эзэмсгийнх нь авах ямар хамаатай. Гэх мэтээр ийм хит юм хийж авахгүй бол энийг бүгдээрээ иргэдээрээ нийлээ шаардахгүй улс төрчид хийхгүй гэдгийг өнөөдөр бид харж байна. Сайхан амлаад л байна, дараагийнхан солигдоод амлаад байна.
Одоо тэр жижиг дунд үйлдвэрийн саяын тэр сангийг яаж хувааж авсан хараа. Ардчилсан нам ч гэсэн хувааж авсан да. Ганцхан нөгөөх нь нам тэр үед дуурахгүй байсан нэг. Одоо энэ бас нэг оппозиц нам шиг дуурайд байгаа. Гэхдээ энэ чи өөрөөсөө ямар ч нүгэл хийгээгүй хүмүүс биш. Бүгдээрээ энэ сайдынхаа компанитай яаж өрсөлдөх гээд байгаа юм. Энэ олон зөндөө олон сайднаар чи өөрсдийн барилгын замын компанитай байж. Тэгээд 470 хэдэн объект барина гэдэг төсөвд оруулж суугаад байна. Гэхдээ бид нар юу юм? Загас юм уу? Бариад, шараад, өвчөөд идэж яхад дуурдгүй ганцхан тэн загас. Тэгээд бид нар яс загас болсон юм ходоо болтгүй. Хот хөдөөгүй. Энэ бүхнийг анхаараар байна. Тэгээд эцэст нэг юм хэлэх гэсэн. Солонгос улсад 40 жилийн өмнө гуйлагчин байсан хүмүүс модны мөчөр буцааж идэж исэн хүмүүс өнөөдөр дэлхийн 5 дахь том экспортын орн болсон. Нэг хүнд ногдох 30 жилийн дотор нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $300 өнөөдөр $30,000 болгосон. Яагаад гэвэл хүн амыг өөрсдийн хамтраад хөгжүүлэх бодлогыг олцсон. Тэр нь Самуэль Ундон гэж ярьж байгаа. Ерөнхийдөө парк нь бодож байсан. Тосгонд очиод мөнгө өгөөгүй. Тосгонд очиод та нар замаа янзаад ингэж их юм бол би таард цемент өгье гэж. 70-аад онд цемент гэдэг юм шиг Солонгос байхгүй байсан. Анх хийгээд өгтөө нөгөө модон Солонгосуудын тэр дээвэр нэг сүрлэн дээвэртэй өгөж бороонд орногдож исэн юм байна. Цементийг шуудаа гарan тосгонд өгсөн. Бүх тосгонд. Тэгээ хэрвээ та нар бүгдээрээ нийлээд шийдвэрээ бүгдээрээ гаргана гэж хэлсэн. Тэгээд тосгоныхон сууж байгаа дотроосоо нэг эрэгтэй, нэг эмэгтэй даргаыг сонгосон. Тэр эмэгтэй дарга бол нийгмийн байдлыг өөрчилсөн. Солонгосч эмэгтэйчүүдээ гэртээс гаргадаг байсан. Тэгээд тэр тосгоны амьдрал өөр болсон. Усан живхээ байсан, дээвэр уснаар хоо байсан. Хойдон жил нь тэр төмөр дээвэр өгсөн. Мөнгийг биш материалыг өгөөд хүмүүсийг ажилуулад хөдөлгөж чадах юм бол тэгээд нэгдэж чадах юм бол улс орон хөгжиж байна. Солонгос хотынхаа бүх хөгжлийн төвийг хороо гэж үзсэн. Өнөөдөр тэр Самуэль Ундон гэдэг хороо дээр байгаа хүмүүс нь нийлээд настай хүмүүстэй компьютер зааж өгч хамгийн их компьютерцэн хамгийн их интернет ашиглаж байгаа хүмүүс. Монгол 60 настай хүнийг тэтгэврт гаргаад орхиж байна. Өнөөдөр хамгийн ухаантай хамгийн бүх турших нь хоригдсон хичнээн олон хүмүүсийг бид нар гудамд даалуу тоглуулаад сууж байгаа. Эсвэл албатай юм шиг хийцэн хүүхдүүд аваач нөгөө их чи имээ өвөө болоод цэцэрлэгийн хүн болсон сууж байгаа. Хайрын хүн, хайрын хөдөлмөр, хайрын цаг. Тэгэхээр Монголын Самуэль Ундон буюу нэгдэх гал суур зарчим бол баг дээр юм аа. Тэр багийн хүмүүс яаж хийх нь хамаагүй тэр бичээрийн газрыг яаж шийдэх тэр багийн хүмүүс шийдэх. Энэ дээр шин санаагаар бид хөгжөлдөө хандахгүй бол ерөнхийдөө бидний сэтгэлгээ сүүлийн 10 жил өөрчлөгдөхгүй байна. Төр засгаас нэг юм шаарддаг. Төр засаг бол имийг хуваарлдаг газар болохоос бүтээгдэх газар ердөөсөө биш. Зарим хүмүүс хулгайж байгаа юм байна. Тэгээд тэндээс чинь тэр бонд нь төрөөд байна. Хичнээн жил ингэж явах юм. Тэгээ нэг хүн гарч ирээ шийдэх юм гинэ чангаар гарч ирээ. Тэхгүй. Чангаар гарч ирээ таныг дугуй болоо. Ердөөсөө тэр. Бүх хорвоо тийм байсан. Хамгийн сайхан амарч гарч ирээд олон юм ярьсныг сэтгүүлч ярьсныг сая Сауди Арабын Туркид байгаа консул дотор хамгийн их шүүмжилж ирсэн сэтгүүлчийг төлөвлөгөөтэйгээр мөчлөд алчиж шин. Тэгээд алаагүй мэдэхгүй гарсан гэж худлаа ярьж. Энд чинь нэг хүний гарт орно гэж чинь шин. Бүр дуурч чадхаа байх байхгүй. Өнөөдөр бас цор хийгээд байгаа. Хүй үг хэлэх хэрэгчлөөгөө алдна гэдэг бол бүр бүх хэрэгчлөөгөө алдна гэсэн үг шүү. Хойд урд хөршүүч чинь тийм биш. Бүх хөл бүтэн ард түмний амьдралыг ганцхан хүн яриа шийдэж идэг ямар учиртай. Энд чинь бид нар өнөөдөр ингэ ярьж байгаа шийдлийг гаргана. Энэ агуу боломжоо бид зөв ашиглая. Ухаанаа уралдуулъя. Хүүхдүүд зөв хүмүүжүүлъя. Хамтрая. Багийн төвшөнд хөдөөлөө хамтарч байгаад энэ малаад нэгдэж байгаад бүр ингээд тэр хүмүүс нийж хариуцах зохион байгуулалт. Гэх мэтээр би энэ хөдөөгийн бодлогыг ингэж эхэлнэ гэж үзэж байна. Ийм юмыг өөрчлөхгүйгээр миний ярьж байгаа би ухаантай ярьж байгаа биш. Зөндөө олон орны туршлагыг
зөндөө их явлаа, зөндөө их ном уншлаа. Тэгээ миний гол зорилго чинь бид та бүхэн хүндрэлтний бэлдэж олсон юмыг өгөх үүрэгтэй тэрийг биелүүлнэгээд би уг нь 10 жил өөртөө амласан юм да. Ганц 7 хоног алгасахгүй бичнэгээд одоо 9 жил хагас болж байгаа ганц 7 хоног алгасаагүй баяр өдөр дэвш байсан бол. Гэхдээ би зорилго нь 10 жилийн дотор би монголчуудаа би яаж явж байгааг хэлэх үүрэгтэй гэж өөрийгөө бодсон. Тэгээ хийсэн. Тэгэхээр нэг үр дүн нь бол өнөөдөр энийг үнэхээр санаа зовоод би бүр манай өөрсдөө шалгуурын залуучууд хэлсэн. Өдөр танаа аймагуудаа суулгах харч би явна шүү гэж байгаа өнөөдөр зорж ирж. Тэгэхээр good news баярлалаа. Ер нь бол Монголын өөрчлөлт орон нутгаас эхлэх ёстой, багаасаа эхлэх ёстой. Энэ дээр бид ажиллахгүй бол дээрээс ихнэ гэж ердөөсөө юм байна. Аль ч улс орн тэгээгүй. Солонгосын гайхшигт хөгжлийн нууц нь бол багаараа тосгоноороо хамтарч ажиллаж чадсан. Тэгээд баг нь ингэдэг юм байна. Тэр нөгөө багийн хамгийн бүтэхгүй байгаа хүмүүсийг бусдаар нь шахуулж байгаа хэлэгч юм байна Солонгос. Ердөөсөө тэрнийх хэлж. Тэр захгүй хүн байгаа, архичин байгаа. Солонгосууд чинь нөгөө ургацаа хураачаа сойжиг суугаад дандаа нөгөө мөрөдөө хөдөө тоглодог байсан юм байна. Эрэгтэйчүүд нь замбараагүй бид нар айхууд яг л адилхан байсан юм байна. Ганцхан нэг тийм гайхамшиг, нэг тийм үр дүн гарсны дараа тэр хүмүүс амьдралаа өөрчилсөн. Өнөөдөр тэр үлсэж исэн үе эмээр чи ямар ганга үе эмээр байж бодож байна. Дундаж нас нь 80 хүрчихлээ шүү. Тэр нөгөө Солонгос бүх хүний жил болгон шийдэлгээд оруулдаг. Үнгүй. Тэгээд Солонгос хүний өвдөхөөс өмнө бүгдийг сэргийлж шүү. А бид нар нөгөө хорт хадрыг аваад 1, 2, 3 дугаар үед нь хараад тэгээ маргааш нөгөө хүн чинь өргөдөж. Тэрүүхэн хооронд нас орохын хооронд хамаатан садныхаа бүх мөнгийг аваач хагаад шагараад зарчих. Хичнээн удаа ингэж амьдрах юм. Хичнээн удаа бид нар хүүхдээ өөрсдийгөө түрүүн шалгуулахгүй гэж явах юм. Энэ бүхний чинь зохион байгуулалтаас эхлэх гэдэг шүү. Амьдралын эзэд нь бид нар өөр хинч биш. Лам биш, бөө биш, төр биш, засаг биш. Та өөрөө хүүхдүүдээ хэл яаж амьдрах чинь өөрөөс чинь хамаарна гэдэг. Энэ тотoo гэж бодож байна. Баярлалаа.